За what's up guys? За 92 өнөөдрийн мэдлэгээр би шинэ аккаунтаараа Noob Pro их чинь. Тэгээд бичлэгэндээ орцгоё. Тэгээл нэг алдаг холгаачаал аландаа. Тэгээ жоохон би даалгавраа аваагүй ихлээр хэд алцтай маа. Гэтэ энэ чинь өөрөө амар их level up хийдэг учраас би шууд анзаараагүй. Тэгээд энэ нэг урд зогсож байгаа гонг суураг нь фармдах гэсэн чинь садаа болоод амар залхуутай байна. Тэгээд би 99 level хүрчээд уулзъя. Тэгээ guys би амар удаан бичлэг хийгээгүй биш би жишээ нь Estate-ийн Ice Kokoshubo F skillтэйгээ авдаг skill хийцэн байгаа. Тэгээд би одоо damage enter шалах гал. Тэгээд дөнгөж эхэлж байгаа болохоор хакигаа ер нь авчвал дээр гэж бодоод хакигаа авч байна. Сүүлчи нэг тэгээд одоо Z ability-га 65 удаа ашигла гэж байна. Z skill-ээ 65 удаа л дарах юм шиг байна. Тэгээ би энэ гол зогсож байгаа фарм чи дөө. Тэгээ сүүлийн нэг одоо 64 65 одоо 750 удаа цогох гэж байна. Тэгээ би одоо 750 удаа цоглоо. Тэгээ одоо бүх quest-ээ хийсэн байна. Замаараа нэг dark play донгуудаа хакигаа авчи. Тэгээд старт даж жагаад одоо жинхэнэ quest авах грандлан да. Одоо жанглаад усчлаа. Одоо десертор очиж грандлна. Тэгээд сая dark play-ийнхаа X-ээр one shot-лж байгаа гэсэн чинь 3 саалаа явж байгаа учраас гурвууланд оногжиж нэг one shot-луулж илээ. Тэгээд нэг нэлээд удаан грандлсан юм чинь нэг Sailor Island очиж нэг байгаад илээд өөрийгөө нэг сайжруулъя гээд. Тэгээд нэг трейдэ дарсан. Тэгээд дуустран дарсан чинь Strong унаад. Strong-ноос тэгтээ шинээр эхэлж байгаа юмст гайгүй л дээ 1.5 15 гэлөө. Тэгээд 15% damage үжилээ. Тэгээд Shibuya дээр ирж фармсан. Shibuya-даар ер нь бас нэлээд удаан л фармсан. Одоо хэдүүлээ курс төсөл буюу UG галээ. Тэгээ guys би ямар нэг item drop биш зүгээр л алж чадах нь үгүй шалгаж байгаа шүү за.
Тэгээ guys алжсэн чинь миний утасны багтаамж дүүрээд тэгээд рекорд маань унтарчлаа. Тэгээ guys түр хоёртой Dragon Slayer уулзцгаая. Ку-ку, я тут, меня Лера зовут, лазурь вокруг.